Амхан толгодын дээгүүр наран асгарч шарга уулын өвөрдөх айл хотлыг ээлээ. Нялх ногооны анхлам үнэрт мал сүрэг таатайхан бэлчгэд эзэн малчны сэтгэл нэг л танигэр. Энэ нутагт ийм л сайхан хавар айлчилжээ. Орин хаврын айс болгон үзэгч та бүхнийхээ мэлмэд энэ нутагта эрдэн химэн хүндлэгддэг улсын авраг малчны тухай нэвтрүүлгээ өргөн барья. Сүхбаатар аймгийн Халзан Баян дэлгэр сумын дунд орших Сэхүүлийн дэрсэнд Монгол улсын авраг малчин Товуугийн мажиг арагчааг байх бий. Тэрээр гэрги Дамдын сүрэнгийн Должин сүрэнгийн хамт одоо ч мал маллан аж төрн суудгийг хол ойрын айлчин гийчин андахгүй мэднэ. Монгол улсын хөдөлмөрийн баатар Тэмээчин Лодойн самдны туслахаас ажлын гараагаа эхлэж улсын авраг малчин болтлоо тууштай өр бүтээлтэй хөдөлмөрлсөн түүнтэй хөөрөлдөж хөхөвгдийнхөө амьдралын ухаан хөдөлмөр зүтгэлийн хуудсыг хамтдаа сөхье. Энэ одоо морин гушуу гэдэг газар. Тэгээ энэ ч олон нэртэй тэгээ энэ гисгийн үл ганг гэдгийг морин гушууны. Тэгээ морин гушуу гэдэг нь энэ одоо ходог энд нэг гашаа машаагаа тэнд ер нь тэрний энэ тэгтээ морин гушуунд харьяалагддаг юм шиг байна. Тэгтээ энэ морин гушуунд харьяалагддаг газар бол олон нэртэй газар харьяалагддаг. Тэгээ ганцхан морин гушуу биш. Тэгээ ганг гэж байна, морхон гэж байна. Одоо тэгээд энэ хүр дээр саяын бятуудын тэр ордог нуур энтрийг одоо хүр дэрсгээ тэгээд тэр улаан суулаандоо ирэмгийн ширээ энтергээд ирэмгийн ширээ манхан тэргээд ингээд энэ хүн ойрхон олон нэртэй газар байдгийг. Тэгээ энэ дээр үеэс одоо манай би одоо 45 онд төрсөн хүн. Энэ морин гушуунд. Тэгээд аав ээжтэйгээ яах зүгээр энд нөгөө амны өмчтэй би нэг 50 хэд 3-4 оноос эхлээд дандаа сургууль соёлд ороогүй ерөөсөн аав ээжтэйгээ хэдэн маллаад нэг манай нэг ах байсан тэгээ ахтайгаа хоёулаа хонь хариулна хонио 100 дулааны үлрэлдүүл яах вэ тэгээд яваад морин тэр он чадахгүй жоохон тэгээд нөгөө нохоо шуу ихтэй тэгээд нэг манай энд нэлээ олон малтай нэг өвгөн байсан тэрийтэй ойрхон хонио хариулна оноо жоохон хүүхэд учраас тэгээд тэр өвгний ердөө хонь ойрхон ингээд хооронд нь тэр өвгөнтэй тэгээд хоёр тийш хонио хараад явдаг байхгүй юу. Тэгэхгүй л бата нөгөө жоохон болохтой нөгөө нохоо мохоо гэж мэдэхгүй. Тэгээд энэ тэр хонио хариулаад явдаг л байсан явгун тэгээд сүүлдээ яхаа тэгээд нэг 7-8 болоод ирэнгүүтээ нэг даагунаад тэгээд онд явна. Эхлээд одоо тэгээд тэр ч одоо ер нь насны хязгаар байгаагүй тэгээд хөдөө үйдэг тийм бид нар яг нэг 10 хэд 15 6 хүүхэд энэ нэг улсын бэлтгэлийн мал тоож Мандалава гэдэг газар тэр 100% нөгөө 90% гэдэг дээ Оросын хил дээр тэрний наах нь Мандалава гэдэг нэг 40 км байдгийг тэнд тушаадаг байсан. Тэгээд 65 хүртэл одоо тэгээд нэлээд гашир 2 хүнтэй явуулна л да. Би энэ тэр чинь жоохон байсан. Тэгээд яг тэр хавар 5 сарын 15-наас эхэлж аваад л ерөөсөө тэр тэгээд намар нэг 9 сар эсвэл 10 сарын тэлтэл тушаадаг байсан. Тэнд аваач. Тэгээд тэр товрын малын зам энэ тэр чинь бол айл амтан байхгүй бүр чөлөөлчихсөн байдгийн чинь. Энэ манай аймгийн бүх мал одоо тийш энэ хинтээ манай аймаг энэ тэр дандаа тэнд тушааж байсан. Тэгээд 65 хүртэл явсан. Тэгээд 66 онд би
ирээд хавар цэрэгт явсан. Би таныг цэргээс алагдаад ирж байсыг сандгий. Би одоо энэ Жамцган явгаа Бадмаад орж байгаа хоёр хүргэж ирж байсан уу? Шинэ удаг хавцаа байсан уу? Манай хаана байсан? Шинэ удагт байсан тийм ээ. Намайг цэргээс ирлээ гэж одоо бас хэлж байсан. Аа. Нэг нь вагийн дараа бригадын дараа нэг нь тааварт. Аа. Та цэрэгт яваад ер нь ард тал руугаа одоо аав ээж рүүгээ мад хонорлогоо санаа зовдөг байв уу? Гэр орноо сандаг байв уу? Тэр санаанд орохгүй тэр одоо яг хэдэн мал интерес одоо тэгээд нөө хөргөний гаваасар хөргөний тэгээд нэгэд одоога ямбалаа хөргөн хараад тэгээд өгдөө. Нэрэл готлоо харж байна. Ээж таныг цэрэгт явахаас өмнө манай одоо амны нэг хэдэн мал байсан л баг. Баяшаа. Тэгээ тэр манай одоо амьдрал ахгүй биднэрт одоо хүрлцдэг байсан уу тэр үедээ? Хөргөгүй яах вэ? За. Тий. Хөрх малтай. Аа. Тий. Ер нь яг зүгээр чи манайх нэгдэлд ороход малнаасаа одоо бас нэг төгсний хэмжээний мал өгч нэгдэлд ордог байсан шүү дээ. Яг тэр амны өмчүүд одоо тоон хязгаартай. Аа. Өөрөөр хэлбэл батмал одоо нэг 30 хэд богмал бол одоо нэг 50 чийдэг юм. Аа. Тийм хязгаартай биш. За. Тэгээ яг тэр илүүг Нэгдэлд өгөө нэгдэлчдэг үү? Аа. тий. 69 он тэгээд цэргээс салгаж тэмээн дараа тэмээн 10 жил малсан. 79 хүртэл Замдангуйн туслах малчнаар. Тэгээд 79 онд тэмээнд ер нь хайхтрих ажил гайгүй шүү дээ. Тэмээнд байгаа хүмүүс тэгээд би ер нь одоо тэгээд намрын бэлтгэлийн мал туулгүй юм хадланд гардгүй юм одоо тэгээд дэслод хийгээд явдаг 100 намар болтлоо. Хон 79 онд хон яваад би 80 онд одоо төл бож байсан да төлөх эмони авсан. Самдан Баатрын мал маллах арга ухаанаас суралцсан тэмээнд гаршсан залуу малчин Мажиг Арагчаа зүгээр суух хүсэлгүй тул тэмээний ажил бага санагдаж хонь маллаж эхэлсэн хэмээн дурсан ярьж байна. Тэрээр хожим зах зээлийн нийгэм шилжихэд авшиг өрөөлөөр гэхүү ажлын гараагаа эхэлсэн газраа хүндэтгэн Самдан Баатрын баатар болж бадарсан тэмээний суур байсан хороог худалдан авч өдгөөж тухайн газраа амьдарч байгаа юм. Түүний бэлэг өрөөл их хүндэтгэл энэ байжээ. Тэгээд тэр үед ер нь нөгөө малчдын хондоо энэ амьдрал энэ тэр ер нь өөрчлөлт орж байсан уу Мажаа? Ордгүй яхад тэр чинь Цадин цагаатай болно. тий бас нэг зогсны хэдэн төгрөг авна шүү дээ. Одоо тэр дохоо юм мөнгөний хайш гэж өндөр сайн юм чинь тий. Бараа одоо урлуудаа ич одоо бүх төрлийн юмнээ ч үн хямдхан. Хямдхан хөвтэй тэр юмдаа хондоо нөгөө авч байгаа цалиндаа хондоо ангалтай хүрэн тэрэндээ. Аа. Бивэл манай аав ээж тэр мөнгөөр дасарч үзээгүй. Аа. Малын буян гэдэг чинь сайхан эдэлтэй тийм ээ. Тэр үед одоо тэгээд тэр хөдөлтөө үлдэглээ гэдэг чинь авахгүй юм байхгүй. Одоо миний мэдхээр тухны арьс хүртэл авдаг байсан уу энэ үхрийн чи тийш. Тий. Ясуудалдаж яваа. Хаях юм ерөөсөө байдгүй. Золзоггүй агентгээд золзог гэдэг өгөн байсан шүү дээ. Тий. Энэ ясаар ер нь юу хийдгийг гэсэн. Наад хуур чинь буу хийдгийг гэдэг байсан. Бид нар ард аваа хийдэг байсан юм уу? Тий. Тэгтээ тэр ясыг юм болгож чадчихлээ. Тэгээд эвэр тоорой ер нь авахгүй юм байхгүй шүү дээ. Зурмны арьс нөгөө тий. Өнөөгөөс одоо цон хооны одоо ерөөсөө тэр ятаа гэж. Аа тий. Тэр хөлтмөлтөлөр. За. Тэр чинь нөхтрөө өөрсгөө шүү бараг гэж. Доктор үүд чинь нэг бараг дөрөв дороос нь ичдэг тийм ээ. Тий. Тэр ятаа гэдэг чинь яг тэр нь яг иж шүү л да. Ер нь Самдангуй намайг цэрэгт байхад улсын аварга малчин болчихсон байсан. Цэргээс ирэхэд улсын аварга малчин байсан.
Тэгээд одоо дадан хэдэнд Хөдөлмөрийн Баатар болсон хүн шүү дээ. Яг л ер нь намайг тэмээнд оруулдаг гол шалтгаан нь бол яг тэр тухайн үеийн нөгөө засаг одоо нэгдлийн дарга нар одоо Самдангуйн туслах малчангаар одоо томилоод өгчдөг. Тэрнээсээ би оргийч орно гэсэн юм байхгүй, аав ээж оргийч оруулсан юм байхгүй. Тэр мал гэдэг чи одоо тэмээ мал гэдэг чи одоо тэр бага наснасаа нөгөө байнгын мал дээр байсан тийм одоо газар нутгаа мэддэг одоо энэ тэнд явхад тийм. Тэгээ одоо яг тэмээнд орсон хүн чинь энэ ойрхны хэдийн сумуудыг дуусгах шүү дээ ерөөсөө. Намар болонгууд 12 сарын 5 болонгоос өмнө одоо 11 сараас эхлээд 10 сарын сүүлчээс эхлээд нөгөө тэмээгийн чинь цуглаа. Тэгээд энэ одоо онгон, хонгор, баян дэлгэр, өвшин, уул уйны тэмээнүүд дандаа тэмээ суурьуд биш. Тэднэрээр явж одоо нөгөө тарсан тэмээгээ цуглаа. Хавар наасыг наваад төлийн боожуулаад явуулчихдаг. Тэрнээс хойш бараг явахгүй. 6 сарын сүүлчээс ерөөсөө тэгээд ажил байхгүй болчихдог. Тэгээд тэмээгээ тавьчих. Тийм байсан юм а. Тэгээд одоо бивэл октябрь ер нь тэмээ явах ер нь тэмээ малдах гэж үл дээ ажил багтаа тийм сонин. Халзан сумынхан мажиг арагчаагааг маажаа хэмээн хүндтгэн дуудана. Төвний гэргий должин сүрэн ястай л урдуур гарсныг ундаалж, хойгуур гарсныг хооллож явдаг тул тэднийхээр буугаад мордсон гийчэд өндөр ээж гэж авгаалдаг юм билээ. Чухам эрдэн мэт гэрэлтэх хөдөлмөрч хүний дэргэд ийм л уужуу сэтгэлтэй ухаант Монгол бүсгүй төшиж байх нь дамжиггүй. Тэд 1970 онд Халзан суманда гал голомтоо бадраан 7 хүүхдийн аав ээж болсон юм. Би энэ нутгийн Халзан суманд төрсөн. Ээж аваасаа 12-лаа. Дээрээ нэг ахтай өөрөө ингээд одоо 10 дүүтэй. Одоо нэг ах маань байхгүй болсон. Тэгээ одоо 10 дүүтэйгээ 11 үлээл байна. Миний дүүнэр бүгдээрээ малчин голцоо. Аймагт нэг эмэгтэй дүү байгаа. Тэгээ манай дүүнэр бол голцоо сум аймгийн сайн малчид. Тий ажил хийнэгүүл миний дүүнэрстэй гачи хийнэ яв. Манай аав ээж сумандаа сайн малчин байсан. Тэгээ 12 хүүхэдтэй. Тэгээ аав ээжийнхаа юугаар бэд ч гэсэн ингээд мал аваад малаа сайхан малж ирсэн. Тэгээ Самдан Баатаргоон туслахыг хийж ирсэн. Тэгээд хэдэн жил тэмээ хариулж байгаа. Тэгээ сүүлдээ хоёулаа ер нь тэмээнээсээ гарын мал хонь авъя гэдэг хамжаа манжаа гэж бол аваагүй. 500 гарын цусаг авсан. 79 он. Тэгээд тэрийг малдаад шөнөөр хоолоо гасч их явсан да. Ганцаараа нэг суурь хамжаа байхгүй болохоор орой үтсийн цагаар бараг 1-2 цаг хүртэл бол готонд би чи явна штэ мадаа хургачгийнхаа гэцгийг үзээд л хажууд нь хэдэн хүүхдээ өсгөн гэж тэр одоо хийжсэн ажлаа бодохоор яаж болгож ирсэн юм бэ? Тэр тухайн үед юм бол тэгээ болгоод яа. Манай хадам ээж хажууд байсан. Ээж минь их тус хийжсэн наад. Өгцөгтэй ээжээр харуулаад тэгэл морин дэлтэйгөр явдаг байсан. Шуурган дамжирчм тэгээд нэг ихнүүд аниулахгүй төлөөл хоёулаа зүтгэж байгаа. Хэдэн хүүхдээсээ бараг илүү шухал явсан да малаараас. Хэдэн хүүхдээ байранд өгчгөөд л тэг. Бараг нэг нутагтаар 5 хоноод энэ нүүдэг байсан би тэр. Би энэ 2 шавар 100 барьчих нөгөөдөгтөө бас жоохон хунгасаад хой нүү энэ хонь тогтохгүй энэ хоёулаа одоо нүү гэхэд яг тоолоход 5 хонцоод нүүж байгаа. Би эргээ шавар 2 шавар 100 барихаасаа залхуураад ядаж нэг 10 ч гэсэн хоноод нүгэлтэй. Чи хон тогтохгүй энэ явъя. Нүү. Тэгээ энэ уушин говьор манайх нутгаж ийсэн их цонтой газар. Тэгээд хоёулаа ч ороо болохоор нэг өлгөөтэй хүүхд тэврээд. Одоо энэ баах уу байна да. Эний чинь тэврээд нэг буутай тэгээ моцикэлтэй хоёулаа. Шөнө болохоор хоньныхоо захт очиж хонно штт. Тэгээ манай хадам ээж тэгжээс энэ хоёр ингэж явахаар өдөрч гэрт орохгүй шөнө ингэж өлгөөтэй хүүхдээ тэврээд ингээ явахаар энэ хоёр яаж биштэй байх вэ миний хоёр хүүхэд. Ээж маань тэгдэг байсан. Тэгээд готны цагт өлгөөтэй хүүхдээ очиод ингээ байж явах чил
нөгөө чончин шаагж суугдаад орж ирнэ. Өөдөөс нэг буудчихад тэгээд нөгөө чоны чинь хонио жоохон шилцгээд үрэх гээд хоёлоо санд минь болсон шүү дээ. Тэгвэл нөгөө хоний чинь барьчих гээд. Тэгээд нэг өшин говийн чонтой байсан даа гэдэг. Айтар нутагт нутгалж байсан хоёулаа. Нохойтой газар чи ер нь давтаасайхаа амарч болтгүй шүү дээ. Нохой ч нэг хоний юуг нь барьчих гээд. Би тэр ер нь хоёлыг би ч гэсэн одоо гэмээ нэг айтар гифтээд нэг амрын энэ гэж боддггүй ш. Нэг багасаа хавчаас утсан болохоор ээж аав дээрээ хавж иж байгаа. Тэгээд сүүлдээ өөрснөө мал аваад би 12 хүүхдээ чинь хамгийн том нь эмэгтэй. Тэгээд тэдний жохоо дундыг хийнэ гэж би л одоо ер нь эхийн оронд их болчих явж ирсэн. Сүүлдээ өөрийнхөө хэдэн хүүхдгээл хэдэн мал хараас зүгээр суужил чадахгүй. Яахан ч гэсэн хавчаад одоо ч юм энэ мөр би чи ер нь амраа гэж бол бодохгүй шүү дээ. За энэ чинь манай ахын 19 дэх хурлын хуралд яваад одоо дурсгалд ирсэн цүнхэн юм байгаа юм. Одоо Энэ чи хэдэн хүн байгаа маажаа? Энэ рүү. А? хэдэн хүн байгаа энэ хурал сонсоос. 800 гаруй хүн суусан. Энэ хаана байгаа юм? Энэ дотор баатагаар. Манай сумаар ганцхан би явсан юм аа. Ерөөсөө тийм олон хүн явдаггүй. Тий. Алита. Манай аймгаас хоёулаа ингээд анчаараа харагдлаа. Энэ чинь 19 хүн явлаа. Сонгогдсон. Тэрний зарим нь Улаанбаатараас сонгогдсон. Улаанбаатарын боловсролын нүцгэн. За тэр дасан сарын өдөр хүн байсан бол тэр сонгогдсон. Тэр тухай үедээ. Тэгээд 18-нд манай аймгаа сонгогдсон болов. намын 19 дэх хурал хэд онд боллоо маачаа? Хэдэн онд боллоо? Юу? 19 дэх хурал 86 86 онд тий. 81-ээс 86 оны төлөвлөгөөний биелэлт гэдэг байна шүү дээ. Таны 85 онд 951 хүнтэй 127 ямаатай энэ чинь баг 1100-аад мал хариулж байсан байна тийм ээ. 86 онд болонгод 900 хүн 79 ямаа гэдэг. Үйлдвэрийн налуурыг хөдөн хуваар биелүүлсэн. Тийм байна тий. Тэгээ хонда нөгөө ихэр мэхэр нь хонда юу болонгод 80 одоо 81 онд 107.7%-аар биелүүлж байсан. 82 онд болонгод 105.2%-аар биелүүлж байсан. Дан нөгөө төлөвлөгөө 100%-аас дээш биелүүлж байсан юм байна л да. 80 онд одоо тэр аврын шуурга, айхтар шуурга болсон. Хүмүүлийн асуудал гарсан. Тэрийн дүү мал хорогдуулаагүй, тэгээд мал хорогдуулаагүй. Тэгээд намайг өдөрийн үнэт медалаар шагнаж байсан. Богмал маллах та ингээ 3-4 хэсэг болгоод малдаг чинь таны ямар арга дуршлаг байна уу? Тий, ер нь олон ч байсан, цөөхөн ч байсан төл малыг одоо ихээсэн салгаж яваад ороо тавиад өгөхгүй мэдэхгүй байж болно. Гол нь тийм учраас байнгын ихтэйгэн байвал тэг голохгүй. Тий. Тэг гол сонгох тийм байхгүй. Тэгээд нэг ихтэй байлгаад нэг одоо гол нь одоо тэр ихтэйгээ байнгын цог байх нь одоо 2-3 хэсэг болгодог нь ухаантаа юу яадаг юм байна тийм ээ. Түрүү нэг хөрөвцснийгаа нэг хэсэг. Тэгээ ахиж дунд тавруудыг гаргадаг. Том хургтай хоньуд дараа илүү яваад байдаг. Тэгээ жижиг нь хаягддаг ч юм уу, нийлүүлж удаггүй их юм байгаа, их хургаа олохгүй ч байдаг юм уу. Тэгээд байдаг байхгүй юу? Тийм учраас зайлшгүй тийм хэмжээний хязгаарлалт хэрэгтэй. Зөв. Тий. Тэр ч одоо ер нь одоо өдөрт 40-оор нь дээд нь 60 биш. Өдөрт шөнийн 60 хүн хургуулна гэхэд тэр 60 хүнийг нялхаруутай хүний том хургуутай хүн даваачаад нийлүүлчихвэл тэр чинь тэгээ бүр самраад нөгөөдөл чинь өхөргөө олохгүй. Тийм учраас тусгай байж угаад нөгөө хургийн чангаруулаад их хургаа мэддэг болгоод
Тэгэнгүүт Тэгээд- нь том руу нэргэж Дараачих нь одоо тон зэрэг орогтой нэрөө нийлүүлээ тэгэж явдаг байхгүй юу? Тий. Бид нарын хийдэг ажлыг хөнгөвчсөн арга гэсэн үг. Тий. Тий. та яагаад ер нь мор уйж байгаагүй юм бэ? Би мөр уйх гэж үздэг юм аа. Би бас манайх бас нэлээд сайн адуутай. Тэгээ миний өссөн мөр тарагдаад байдаг. Тэгээ нэг ажлынхаа зав чөлөөгөөр гөрл одоо уйны өгөхөөсөр тэр мөрөн дээр анхаарал тавьж чаддаггүй. Тэр ажлын хажуугаар хонь малж байгаа тийм хүмүүс тэрнийхээ хажуугаар ганцаараа тийм магтар тэр мөр ард дээр тосхон байхгүй болох тэр тэрнээс өрөөл энэ хүүхдүүд ундаг хүүхдүүд байсан л да. Тийм ээ тэгээд одоо мөр минийх нь уйж байгаа мөр таргалаад байдаг болох тэгээд тийм. БТT нэг юуны чанамангийн тэндээс наашаа нэг хавар нүүгээвдээ. Тийм. Тэр нүүдээр БТT мөн нэгэн жоохон хөвгтэй яваавдээ. Ер нь өвлөн бас жоохон гатуухан шүү өвл болсон. Мад нэгэн төлөсөн. Тийм мал мэдээ ирсэн Хоёр сарын ихээр сайхан байсан. Сүүдээр. Тэгээ ер нь адуу мал их тарж өвөлдсөн юм билээ. Тэгээ бас их муутсан бас мэлчээр нь адуу мал их ядарсан. Тэгээд нэг өгшин бэтээр нэг одоо манай энэ хүүгийн нэг Манай хүүтэй. Тэгсэн адууны эрэлд явсан. Энэ гашаан дээр энэ одоо байга гашаан дээр. Тэгээд энэ 10 гаруй адуу Тэжээж байгаа. муугийн тэжээж. цацар тэжээгээд ингээ байж байсан чинь хавар шуурга тэнгэр цагаар зарлаад байна. Тэгээд маргаат руу гөлөө нуусан чинь тэнгэр муухай. Сажигтай ч гэж ихтэй хэн шараа шуургатай. Өглөө нь усаад ирсэн чинь энэ хүүч осоогүй. Өнөө хүүчин ч хараагүй байхгүй. Тэнгүүд нь тэр том хүүг би шууд туугаад явлаашаа. Би манаас чи ярдэ шууд нааш нь хоогод ирнэ. Гэтэл ингэсэн. Дөнгөж тэр гол руу ортол засшуураа. Тэгтэл ярдэ ингээд засчураад асараад эхэлдэг. Тэнгүүд нь тэгээ хараад байсан чинь гарч хараад байсан чинь ёо тэр говлоос гарч ирнүүл гарч ирэхгүй тэгж өнөө олон хургтай он чинь тэгээ хургуул тараад Хургууд нь цовчдөг юм. Тэгээ тэгж энэ гараад ирээ тэнгүүд нь амдаад гүйгээд манаас нь очиж чинь ядардаг юм шиг. тэгээд манай баримтаа нэг одоо байгаагаас баримтаа нэг 500 метртэй газар нэг гашаа биш. Шууд тэнд хөөгөөд ирэхдээ ердөө засан тэр чи Шагаанаас давчихсан. цагаанаас таваад энэгээр очив. Тэгээд ердөө шуураад. Тэгээд дандаа цаа гач. Тэгээ явах гашаад. Тэгээд Гэрээдээ яваад. нөө ганц нэг хон хургалсан одоо хургалтай. Өнөө жав хургалтай тээж цацраа даваад Машин дээр тээгээд. энэ гадаах гашаанд ээж. Тэгсэн чинь маргаат өгөлн басан нөгөө гашаан тийш ядаад ингээд ирдэ шуураад. Нөгөө жижиг нялх хургууч чи утал юу ч байх. Тэгээд тэр баруун та гашаанд гашин яагаачгүй. Баруун тэр дэрсний өвөнд гассан гашаад гассан. Тэр яагаад хургалтай хонь ичгсэн чи өнөө хургууд даграад нөгөө засны дотор. засны бүр доор. Тий. Тэгсэн чи тэр чинь сонирн байдаг юм дээ. Ингээ уураараа ингэж нөгөө дээшээ жоохон нүх гараад. Тэгээд нөгөө хург байгаа газар нь мэдэгддэг. Араа нэг хийх гөвчнүүд нь гайгүй амин. Усууд хонь малаалдаж Тэгээд нэг хэдүүдээ нэг юм буу паак гэдэг нэг ирсэн юм аа. Одоо шиний 2 сарын харна гэдэл усууд ярьдаг үстэй. Ааха. Тэр чиний 2 сарын Шинжин. сарвал дээрээс хаачаа харж байна. Ааха. Тэр гол одоо миний хувьд л одоо цагаарын одоо цайхан муухай байх гол чинжүүд нь одоо тэнд гардаг. Зөв. Тий. Чиний 2-ны сарнаас тохиолдоо явдаг юм байна тийм ээ. Сар нь одоо яаж харагдах вэ? Сар нь ер нь ийм жоохон урагшаан ийм төлөв харагддаг. Гоё. Гоё.
доссон Ингээд маягтай. дээшил гэж ирвэл миний хувьд бол одоо тэр сар ер нь бас нэг онцгүй тийм Залэг шуурга ихтэй. тий одоо шуурга элдэнгүй одоо тийм тохиолдолтой байна. Эл гэсэн үг л гэж миний хувьд би л одоо тийм л гэж боддог. Одоо манай өвдөж шин тийм л дээ яг хөө дээр үйл яс чирмээ. Зөв зөв. Тэгээд энэ сар харж явах хэрэгтэй гэдэг чи одоо тэр гол нь одоо тэр шиний 2-ны сар гэдэг л ярьдаа шууд тэр сар нь ямар байх вэ гэдгийг яг хэлдэг. Бараг одоо тийм жишээ гаргадаг л гэж ярьдаг юм лээ. Шинэ 2-ны сарыг л шинжиддэг юм байна. Тэр одоо тэр сарда ямар байх нь одоо тэр цагаар гэдэг. Гол нь тэр шиний 2-ны сар гэдэг яг бараг хэлж өгдөг. За би бол энэ сумын онгонхөө. Тэгээд намайг анх одоо хөлд орохоос энэ Мажигарагчаа гэдэг Монгол улсын одоо нэртэй авраг малчин ах маань бол бид нар нэг готны одоо миний аав хоёулаа хамт тэгээд Манжаа, Давггай гэсэн энэ дөрвөн хүн бол Монгол улсын бүгдээрд Монгол улсын хөдөлмөрийн баатар Лодон Самдамгаан туслах малчнаар 5 гэрээрээ энэ морин гушууны ингээд нутгалж байсан. Тийм учраас их баг байхаасаа бол Мажаага мэднэ. Одоо миний аав одоо манай Мажигарагчаа цэргээс ирчгээ цооч нь одоо Оросын хороомон гуталтай хурган дотортой дээлтэй манайхаар буухад одоо манай аавынх одоо өвлийнхээ ичийг хийж байхад нэг ч одоо говцондоо тус хүргэлгүй ажиж хамжиж өгчөөд морж байсан. Үнэхэрийн ажил шиг хөдөлмөрч одоо ер нь их шаламгай залуу шүү гэж аав маань бас ингэж хэлж ярьж байсан би тодхон сандаг учраас угаасаа л тийм хөдөлмөр залуу байсан гэж Мажааг хүндэлж үтэж биширч явдаг. Одоо энэ сумын одоо нутгаар захиж одоо энэ залууч үлгэр дүүрэл болж хамгийн ахмад малчны тоонд манай Мажаа ороод байна. Тэгээ Мажаа маань одоо 80 нас хүрсэн гэхэд энэ хооронд нэг удаа нутгаа орхиж одоо ийш тийш төв орон нутаг бараадаагүй. Яг л одоо заам морин гушуу, залгаа 5 толгой, өөшин морин гушуу, өргөө 5 толгой гэдэг яг энэ нутагт л одоо 80 жилиг өнгөрөөж байгаа ийм одоо дүчгтэй толгууртай малчин хөө. Би одоо энэ халдсангийн 90 жилийн ойн нутгийн одоо халдсан сумын одоо сууд хүмүүс, сууд төлгүүдийн шаштар гэсэн ном гарсан. Энэ номон дээр манай Мажааг юу гэж бичсэн гэхлээр Мажаа бол одоо ерөөсөө энэ нутгийг одоо үнэхээр тэр бидгээл одоо Мажагийн гэр бүл Дамдын сүрэнгийн Должин сүрэн гэдэг хүн бол одоо энэ нутагт байнгын одоо яндангийнхаа утааг гаргаж байсан. Эдээс үнийхээ дээдэг өргөж яваа. Үнэхэрийн одоо энэ нутагт бол биднийг дүш тулсан одоо ийм хоёр ах эгчний хоёр маань мөн гэсэн энэ номон дээрээс уншаад бас би бахархаж байсны хувьд энийг дурдахад таатай байна. Хөдөлмөрч хүний өр хүүхэд яг л аав ээжээ дуурайдаг. Мажаа Должин сүрэнгүй нарч аав ээжээсээ сурсан зангаа хүүхдүүдэд өвлүүлж чадсан юм билээ. Хүний дайтай амьдарч хөдөлмөрөөр амьдралаа бүтээж шудраг зарчимтай бусдаа дэм тустай явахыг тэдэндээ сургасаар өдий хурч яваа. Хүүхдүүд нь ч захиас сургаалын даган зөв мөртэй амьдрахыг хичээж настан буурал аав ээжээ баярлуулж багтуулж яваа. Миний хүүхдүүд одоо зарим нь малтай, зарим баг хуу аймагт ажилтай, нэг охин хотод ажилтай. Нэг одоо уурхайд ажиллаж явж байгаа. Охин байхад нь элдэнгөө муухай үг мөх хэлүү яриу гэдэг. Нөгөө эмээ надад хэдэж байгаа ачин заа. Тэгээ нэг жоохон эвгүй хэлэх юм бэл. Гоёо наадах ч муухай гэлж шүүгээл давхсаар гүйсээр дийм. Ээж гараа заагийн ч одоо манай хүүхдэд авдаг тийм хараад мараад хэдэхгүй шүү. Би нэг хүнээс нэг аяхаа цайгаа харамдахгүй. Би л хавийн хүн хооллоод цайдад тоолоод явдаг. Тэгээ одоо юу ч бодохгүй исэн дээ миний хүнд яадаг л. Айтрим дэрэлсэн. Айтрим пенсионертэй дотроос гадгүй. Нүчээстэй явсаа. Сайхан хүн биш. Яах дуугарчгүй дуугаа томоотой. Ажил хийсэн ч нэг сайхан тавтай юутай хийдэг. Тийм томоотой өгчөөс. Тэгээд үр ачраас сандах шиг айдэр юм байхгүй. Шүн зэвсэн унт чадахгүй бодцгоо тэгээд тэр шүн унтахгүй. Өөдгөө нүдэн дарагдаад.
Манай аавч бол тийм сайхан дүлгөөхөн тал нутаг шигээ тийм тайван амгалан тийм уур уцааргүй тийм л хүмүүс байдаг. Бид нар аав ээж бол бид нарыг бол тэгж айхтар зодоод тэгж айхтар мухай сайхан хэлдэггүй манай тийм ерөөсөө зан гаргадаггүй. Би харин бас гайхдаг юм олон хүүхдүүдийг ингээд ийм сайхан тайван, ийм сайхан амгалан ээж гэхэд ээж та яагаад ингээд бид нарыг ингээд ийм олуулаа бид нар чинь 7 хүүхэд одоо тэгэл хогор урдуур гүүнан цаана гэд ингээд ерөөсөө та ийм нааша цаашаа хой хаа гэд ингээд ядггүй зодож нүдэж үзээ би хүүхдүүд ерөөсөө тэг зодож нүдэж үзээгүй та нар ч одоо сүүлийн үед хүүхдүүдээ ингээд мугаас ах яахын ямар ухаантай ингээд бүр тэгдэг тэгээ гайхаад бараг айгуу сонь тэгдэг штэж аавч өрөөрөө бахархдаг шүү. Та хоёр минь энэ нутагтаа эрдэн шүү. Хүүхдүүд нь та хоёртай хайртай шүү. Урт наслаарай. Үр хүүхдтэй удаан сайхан наслаад жаргаарай. Та хоёр минь хичээл хэлье да. Хүүхдүүд нь та нарт хайртай өөрсдөө хэлэх байх тий. Баярлж явдаг шүү. Та хоёртой зэрэгтэй. Ингээд сайхан гэдэг чинь бас аав ээжийн сайхан ач. Ийм л байна да. Тэгээд ойчоод ээдээ үзүүлнэ. Ээж маань ганцхан хуу татаа чи нүдгүй хүн үү? Гар байна уу чам нүд байна уу? Чи ингэж ойхтой яад ингэж чулууд нь өдөс. Тэгээд нөгөөдгийч орилж угаад дахиад л ойно. Тэгээд маам тэгдэн аштайхан заагаад өгөхгүй мөөгний юм загинчих. Тэрнийг өчөнд энэ айлд ирээд би хүрээд ирсэн. Одоо энэ сая энэ Өлзөн хотод гэдэг өвгний багд 2 эрэгтэй дүүдээр ирсэн. Ээж 3 хоноолоод наад 2 цэнгэр дааланбан дээр эсгээд өгчээсэн. Тэгээ би миний хөө ойх уу гэж асуугаагүй гэсэн. Би нөгөө хоёрын өөрөө тэгээд нэг бариад ямар ч ийсэн оёд өгчээсэн. Гэрээс ээжээр задуулж байгаа жоох юм сурчаад ирсэн. Тий. Тэгээгүй би чадахгүй шүү дээ. Тэгээ хэзээ хойно өнгөрсөн хойно нөгөө хатам ээжигээ таач ма чанга хатам ээж шүү. Та наадыг юм ойдгүй гэж асуухгүйгээр л 2 бараан цэнгэр даалман дээр эсгээд маа энийг хүмүүн ойгээд өгчээсэн. Би чадъя ч гэж хэлээгүй, чадахгүй ч гэж хэлээгүй өдөөс нь аваад. Ногоон даалмд гошуулдаад өгч байгаа имжээрэнд нь. Тэгээд тэр хоёр дээд би өөд нь оёод л өгсөн тэр үед ямар ч ойсон юм мэдэхгүй. Тэгээ ямар ч эсэд нэг ойж ийсэн. Тий. Ээжийнхэн зааж өгсөн. Тэр ээжийн зааж өгсөн юмыг чадахгүй гүйгээд би хийгээгүй хатам ээж ирэхээр тэгээ дээд эсгээд л. Би тэгэхэд энэ 3-т одоо ингээ ирэхэд энэ 3-т дээд эсгэж өгч оюулаагүй л байгаа нэ. Тэгээ би октоудаа зааж өгөө манай октод оёхгүй сурахгүй ах. Зодохгүй болохоор сурахгүй байна. Зодохгүй болохоор сурахгүй ах шиг байна. Тий. Хайрлаа зодж чадахгүй. Тий. Ээж манай ээж бол чулууд нөөдөс чи. Чи завхар хүн үү? Чамд гар байна, нүд байна. Тэгэхээр би бас шарандаа ойж байна. Тий. Цөөхөн жил би чинь хон малсан ч усан тэр хугацаанд ер нь бас үнэлэхтэйгээр тийм хөдөлмөр хийсэн гэж бод. Засаг тэр үнэлж байсан тэрний хийсэн хөдөлмөрийг. Тийм ч учраас одоо их хурлтөлөөлөгчөөр орж байсан. Тэгээ одоо тэрийн дэшагнлууч авч байсан. Тий. Нэр хүнд бас нэлээд дэшэл явж байсан. 19-р уралд би сонгогч байсан. Ер нь тэр болгон хүн сонгогдгүй. Тэр 5 жилд нэг хийдэг хурал. Тэгэхэд баатар хүн хүртэл ороогүй хурал гэж байгаа шүү дээ. 87 онд ус аврагын малчин болж байсан. Манай аймгийн дарага оюун намын хорооны дарага Чимтав гэж хоёр хүн байсан. Над цагаан сарын төвний нэгнээ өглөө аврагын тэмдэг тооц одоо тэр шагналуудыг гарлуулж өгчихсэн. Тий. Тэгтэл сайхан байсан тэр баярлалаа яах. Сайхан байсан. Усан аврагын тэр авах чинь гоё л байгаа. Аврагын гэрмээрээ чи ачраад гадаа буулгаад яах чинь тэр айгүй гоё өндөр сэтгэлтэй. Ер нь ингээд ажил хөдөлмөрөө хийгээд үнэлүүлээд ингээд эрдэнгийн шагнал урамшил авахар чи бид нар чи гоё л байгаа чи. Тэ аав ээжийн боёстой аав ээжийнхаа юугаар бид нар ингээд сайхан явж байна. Тэнгэр горхон дээрээс хараад ингэж явж байна даа гэж боддог.
Манай мөн ядарсан хойно бид нарыг тэг. Та нар энэ эрэгтэйнүүд нэг аваад гарна. Эмэгтэй ч өрдгөө та нар жалганы нэгээр буугаарай. Та нарын мал чин готготондоо багтахгүй болно гэж хэлээд бидний тэгжээс одоо би тэгээ дүүнэр тэгдэж ээж бидний тэгжээс одоо яг л орой руу орсон шиг хэлж байгаа юм чи. Та нар мал чин готондоо багтахгүй болно. Та нар жалганы нэгээр яваарай. Одоо нэрэл жишээ нь хонхор болгоноор манай дүүнэр тэгээд малдаад явж байна да. Унгаас өр шавдал гэдэг газар манайх улсын авраг хийж байсан. Тэр үуч одоо нэгдэл ерөнхийдөө одоо юмыг сайн зохион байгуулна шүү дээ. Аймгаас одоо юу авчраад л бүр нөгөө ордон одоо аймгийн соёлын ордон гэж байна шүү дээ. Соёлын ордны дуучид муучдыг авчирж одоо ахын дээр тоглолт моглолт хийлгээд л тэр чинь нөгөө сумын дарга нар л хөргөө яг зохион байгуулж байгаа юм чаа. Тэгээ шавдал гэдэг газар л яхаарахгүй би сэргээс адагдаад 1 жил болчиход энэ Төвөнгийн баян чинвэнд уурхайд ажилладаг байсан. Тэгээд би ахын дээр одоо авраг болгоход нэрж байсан да. Тэр үуч чинь унаа гэж байхгүй онгоцоор л ирнэ. Онгоцны зардал 133 төгрөг байдаг байсан санагдаж байна. Айл 15 6-таагаас эхлээд л мал дээр байгаад л өдий хүртэл бараг л нэрэ эдэн малныхаа захад ингээд байгаа болохоор яхааргүй хөдөлмөрч юм. Хөдөлмөр хийх ажлыг хийх сонирхолтой холцоо явсандаа ер нь дөөдөн хүнээдээ явуулах хооч үеийн далгамдал явах энэ талаас нь би бас нэлээд бодохтой явсандаа тэгээд одоо тэгээ яг өмчөчл гарч ирээд одоо 80 соноос ер нь жоохон нам босож ихааны байгууллагын ажил төрөл чинь жоохон солорч ирсэн. Ягаад гэвэл тэр чинь нөгөө өмч хөвчл явдна гэдэг ингээ яригадаад ингээд эхлэнгүүт яг одоо тэгээд доктор чинь мөнгө олох шаардлагатай болонгууд одоо тэгээд сүүлийн 8 хийдэг. Тэгээ би 8 хийгээд би энэ рүү зөндөө явж байсан. Одоо тийм л аргаар одоо 5 төгрөг болж байна. Тэгээ одоо амьдралаа дадлгуулж явахаас өөр аргагүй болчихсон юм л дээ. 8 төгсөөд сургуульд яваад л ер нь хаяа ингээд нэг ирээд нөгөө сургуульд байхдаа ингээд явахд бол ахын загтаг юм бол одоо ингээд жишээлбэл хонинд явхад хоньны мэдвэн хоньны төрөнд нь ийм хонь явдгийг, сүүлд нь ийм хонь явдгийг. Эднэр одоо дасрах магадлалтай. Тэгэхээр хонд хонинд явж байгаа юм бол тэрийг бас нүдэлж авах хэрэгтэй энэ төр гэж их загтаг байсан. Тэгээ одоо ахыхаа хараа бол би их бахархадгийг. Би 60 гарч байна. Тэгээд хамгийн том эгч маань ер нь 90 өгч байгаа. Тэгээд манай энэ ах одоо ерөөсөө хөдөө хоёр л шүү дээ. Манай нэг эгч бий. Хүүхдүүдтэйгээ хамт. Тэгээ өвлдөө нэг одоо ингээд юунд 9 сарын 1 болонгууд хүүхд захаад төв рүү очихдаг. Улсын авраг малчин. Улсын авраг малчин манай тэр хөргөө ах. Тэр төрсөн ах нь Маанан гэж хөдлөрийн баатар хончин. Тий. Төрсөн ах 2. 3 гавьят. Юу л 3 гавьят. Бишгүй ах чинь гавьят. Гавьят малын эмчл юу л. Гавьят малын. Тий малын эмч. Яг төрсөн ах 3. Миний ээж авч биднэрт юу гэж явдаг вэ? Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж миний хүү сайн ажиллаа сайн хийж яваарэ. Тэр оноо сайхан цэвэрлж яваарэ тэгдэг байж. Тэгээд тэрнийг миний дүү биелүүлээд явж байна мажигэрэгч нэр төртэй олон түмэнд нэр төртэй. Миний дүү бэдэд хөвгтэй явдал нь миний дүү 15 тал байсан баг. Тэгээд намайг айлд очион сарын дараа гэрээдээ авч явна гэд нэг тэмээ унаад нэг тэмээ готлоод ирээд тэгээд маргааш нэг онцгод маргааш явсан чинь урд дээгүүрээ бас нэг дахтай надад тэгээд зураг гэрсгөрөөлөд гэрсутаал яваад тэгээ орой ирээд аав ээж загнуул өвхний минь аваад ирэхдээ гэрсгөрөөлөө чи одоо тэрийг өөрөө марчгаад тэгээд ирээд загнуулж илвэш. Хүүхэд багтаа энэ морин дээр явж байгаа нэг жоохон шувуучгал юм явдаг байсан шүү дээ. Нийдүүч. Анд дурлж ил байгаа царай тэр. Ганган тэмцгэр ганган тэгээд бие сайхавч явдаг тийм юм байсан. Ганган тэмцгэр. Малын буянч одоо их малын буянч сайхаа мал маллаад насаараа мал малсан шүү дээ манай мажигэрэгч.
улаахан тест малын буянгаар баатар болцгоос усад сайн сайхан ажилласан. Одоо миний дүү ажилд амьдралд наад жаргал хүчээ да. Миний дүү ээж аавынхаа алдар нэрийг гаргаад өөрийнхөө нэрийг гаргаад олон түмэнд нэг төртөө сайн сайхан явж. Ямар ч одоо өвдөг хөдөнд тэгээд даахгүй. Тэгээд мөртөө давхиж ирээд тэгээд нэг хэсэг нэмсэнсэндээ нудрахтай уртаа сэнсэндээ тэгээд гэртээ ороход заавал хөлөө арчиж ордог. Манай ахнаар ихнэр ер нь тийм гангамтай ус. Тэгээд юу мал малхтай явахтай тэмээтэй ч нэг хэсэг байсан. Тэгээд ер нь эртээ чадaltaй хонь марлахтай бол явахтай одоо хөрвийн аргаар голцоо одоо задгай тэгж сүүлийн үед ер нь хөрвийн аргаар малжсэн шүү дээ. Тэгээд өдөөгөр хурхтаа оны одоо 2-3 удуулаад тэгээд нэг нийлүүлээд нэг 20 тонн чургалдаг юм уу тэр чинь 7 хонуулаад нэг 7 хонсон хонтой нийлүүлдэг ч юм уу. Тэгээ баг хөрөв их хөрөв дунд хөрөв гэд манайхан ч ер нь дандаа тэгээд тус нь хөдөөгөр тэгж малал. Тэгэхээр нөгөө мал чинь тэгээд гашуулж машуулахгүй болохоор ер нь тийм сэргэг соргог. Тэгээ маазам ер нь тэгээд зохион байгуулцаа те. Тэгээ манай бэргэн ч ажтай ер нь тэгээд нэг айлын хүмүүл тэгээд тийм гэрээрэл тийм ажилсаг байж ажил нь бүтэж байгаа. Ветнаас ч тэр морин гошууны тэр баруун дээр ер нь өссөн дөө тэнд өссөн тэр улаан асхны баруун дээр бид чинь дандаа чулуун гэрвэр тоглоно. Тэгээд айл гэсэд тэгээд цай хаад өгч байгаа нэгэд одоо ингээд арууд идэгээд цагаан чулуу түгээд хоньоо өцөж байгаа нэгэд тэдний олон хойтой тэгээд өөрхөн цагаан чулуу тэнд игч алаг чулуутай газар тэгээд өөрхөн бөхтөө чулуу тэмээ гээд адуу алаг мадаг янз бүрий одоо энэ азраг адуу манай маажагийн адууч гэдэг юм уу манай би жоохол байсан л да тэгээд манай адууч гэдэг юм уу тэгээд миний дараах дүүнтэй дандаа тийм чулуун гэр барьж өссөн. Тэгээ одоо би ямарсан тэр элсэн дарагчсан тэгээд дээр үуч нэг тийм өөрхөн чирмэн тогооны хагархаа саазангийн хагархаа болж байгаа. Нэг ахтар эвлэг тоглоом гэж байхгүй шнэ. Ер нь тийм л чулуун дээр гавтгай чулуун дээр сайгаа ууж байгаа нэгэ шороо хийж үлээч гэдэл. Тэгээд тоглож байсан. Манай маажаа бол манайг айд энтер оцноос хойш заавал нүүдлээр ирж нүүлгэж өгнө. Заавал гэрийн ачиж дөгөө одоо хөргөний дээрж. Тэр энтер бол надад одоо би жоохон ч байсан дөнгөж нэг 18-тай л би айдын бэр болоо тэгээд өнөө одоо нүүдлэр чинь нэг 10 хэдэн тэмэнтэргийн л гэрээ ачиж шв. Тэгээд юу нүүхтвэл ах маань заавал ирж моргөтлж ирээд л тэгээд гэрийн ачиж өгөөд тэгээд яваад. Ах маань одоо 80 гарчхаад ингээд явж байна одоо. Ахтаа одоо их хайртай шүү миний ах 80 гарчхаад ингээд одоо ах дүүдэн хотмог элхээ болоод дүүнэр хүүхдүүдээ одоо ах дүүгэн сайн мэднэ миний ахтаа би их баярлж явдгаа. Тэгээ манай хүүхдүүд ч гэсэн ингээд зөвлөгөө өгнө. Миний дүү тэгэр инкэрэгээд ер нь тийм ойр орчиндаа миний ах нөмөр нөөлөгтэй олон түмдээ нэр хүндтэй тийм л би ахтаа баярлж явдаг шүү. Урт наслаарай л гэж өрөө. Энэ хавар тавлаа сайхан харж гэнэ үү? Энэ магад даашаа чигээр байхгүй нэ. Хэдэн мал өнөр чинь даггүй. Даггүй. Тий. Ядрахгүй нөө. Ядрч юм гайгүй. Гээ ядах гайгүй. Энэ бүр газар юу байхгүй нөө. Энэ бүр чиг байхгүй. Харин хороо болчихсон. Чөлөө өдөр шөнө хөөтөн болгоод ингээд байна. Тий. Тэгээд магад гарууд гарахаар байсан. Шөнө хийсэн болоод өдөр нь ингээд жоохон салхираад байгаа юм. За. Өөд жоохон гарууд гарахаар байгаа юм. Харин тийм юм. Тэгээд өнөө өдөнд харагдахааргүй гачин байгаа. Болоод нуучдаг аахгүй. Тамгууд нь өглөөний хамгийн дөрөнд олсонгуудаа нөгөө аягтайг тошч наач үйл. Надаа гэж яач ийсэн.
Одоо өгсөн би энэсээ хоол ундаа. Ер нь л ингээд хуйлждаг байхгүй юу чигээд. Аяга хийгээд өгчих шээ. Тэгээд нөгөө өгдөө тавьж цайн дээж уух гэж цааш нөгөөдг нь харж чад. Залуугийн хийж байгаа гэж харчих нэг. Тэгж байгаа Энийг орсон. өгдөө нөгөө Энэ мөн ядуу тэгээд дуугартаа уу. Одчих энэ чи бүрөөс үлддэг байхгүй юу? Чаг бахарахгүй. Тэгээд нэгэд өглөө басаад нөгөөд аягтайг байхгүй. Хашаа тэгээд л үлдчихсэн. Тэгээд хаал хийж байхад нөгөө ороо ингээд орж ирэх чинь наа чи өөртөө юм хийдэг байхгүй юу? Ерөөс өөртөө гэдэг нэг хавирах ч юм уу нэг юм нэг шилдэн нээж. Тэгээд нэг гарахт нь нөгөө тийш үүж аваад иччих. Тэгээд Сүхбаатар аймгийн Халзан сумын түүхэн 100 жилийн энэ онд тохиож байгаа юм. Маажа одоо 80 гарсан гэхэд сумынхаа түүхэн ойн жилүүдийн 80% амжилт ололтыг бүтээлцжээ. Басчгүй ажиллаж байсан он жилүүдийн дурдтгал дурсамжийг өнөөгийн залууст ярьж өгөх үүргийгч хүлээсэн гэхэд болно. Монголын хөдөөд дээлтэйгээ хамт гандаж дэлэн дээрээ цог золбоо гэрэлтүүлж явсан хөх өвгдийн минь үг дэндүү үнэтэй сургамжтай ажээ. Ер нь бол манай суманд 1958 онд анх хөдөлмөр нэгдэл байгуулагдсан. Тэгээд энэ хөдөлмөр нэгдлээс одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар авраг малчид их олноороо төрөн гарсан байдаг. Тэгээд мажиг эргэж ах маань одоо орон нутагтаа амьдарч байгаа мал аж ахуй дээр амьдарч байгаа хамгийн одоо өндөр настай хүн байгаа. Тэгээд өөрийн үр хүүхэд болоод нутгийн залуучуудад мал маллах арга ухаан нэг заа сургах тэдэнд ажил амьдралтанд төсөв тулгуур болж явдаг юм сайхан буянтай бор байгаамаа. За манай сумын 100 жилийн одоо бахархам түүхийг бүтээсэн Ахмад үеийнхний маань нэг төлөөл нь бол мажиг эргэж байгаа юм. Тэгээд ер нь бол хойно урдаас ирсэн төрөө албаны ажилтай хүмүүс маань дандаа мажигинд маань ирж одоо ингэж явдаг байгаа. малчин үе ахвтай ер нь одоо малаа мал чаддаг. Тийм зан чанартай байх нь л одоо жохол. Тий. Тэр хэдэн үлээд одоо олон байна цөм байна зэн хамаагүй. Тэтгэрэнгүй мал одоо Монгол улсыг одоо энэ одоо жахыг амьдруулж байгаа. Бараг өстой нэг үнгүй тариа гэдэг одоо маш тэрнээс ингээд гадар царайлантай адилхан монгоор явдаггүй. Дан одоо өөрсдийнхөө үржлэл явдаг. Тийм учраас одоо энэ мал бол аж ахуй орон мал гэдэг үл одоо тийм одоо сонин. Тийм учраас энэ малыг үл одоо малхад одоо хүн амьдрахгүй амьдрал доройтно гэж ядуурна гэж миний хувьд бол байхгүй гэж боддог. Сайхан штэ мал маллах чинь. Тий. Мал маллах одоо сайхан одоо ажил. Ялангуяа тийм өдрөвгдийн одоо тийм ажиллагаатай бог мал энэ төр бод мал бол ягтай. Тэгээд өдөж оноо цуглаасан ч болно, хэдийн сар болоо цуглаасан ч болно. Бараг тий. Нотгчсон бод мал бол яг ер нь их явахгүй. Тий. Яг олонд яг зүгээр энэ тэнд яг нэг цөөхнөрөө алилийн тэмээ мал орж ирээд энэ хоёрын хэдийн сумдын тэмээ мал орж ирээд тэгээд тэрнийг дагаад тараад явах нь бол явдаг л юм. Тэгээд одоо тэднийгээ намар цуглаад тооноос өмнө цуглаад явна гэж нэг намар нэг тийм ажил байдаг. Манай нутаг бол ер нь ямар ч төрлийн мал тохиромжтой. Тий. Бүх төрлийн орон мал орж байна. Энэ одоо дээрс говь та одоо өмөл таан одоо тийм бүх төрлийн орон малтай. Энэ баруун хойшоны энэ өшийн говь том говь биш дээ. Одоо энэ эрдээ нөхөн бараа дараар. Тий. Тэр үл одоо тэмээнд үл одоо яг тийм говь тийм одоо харган марган одоо тийм дээр суустай газар их тохиромжтой ер нь тэмээ тийм гашуур орон мал иддэг. Тэгээ яг бог мал энэ төр үл яг зүгээр мөн юм зүгээр эр цагаа өвч байж ил байна, таан хөвлөн байж ил байна одоо тийм иддэг бүх төрлийн малны иддэг орон мал энэ одоо манай нутагт байгаа. Энэ одоо Баянбөлөг гэдэг газар одоо их
нэр основной их том. Ер нь манайханд одоо нэлээд том болдог. Манай суманд том болгоход ордог. Тэгээ одоо хойд урддаг одоо дээр үеэс эхлээд ингээд мал тасрахгүй байнгын ийм малтай байдаг. Урсгал нь одоо бараа хур ихтэй үедээ бараг 30 км урсдаг тийм гол. Энэ болдог. Тэр өшин говөр гэдэг рүү ордог. Урсаад. Тийм том болдог байхгүй энэ. Хур бараа ихтэй одоо тийм үлдүүлээстэй тийм гачирсдаг. Тэгээ одоо тэр мөрөн гушүүнээс урдаагуур шууд бараа хойшоно тэр өшин говөр дээр ордог. Тийм том болдог байхгүй. Тэгээ баян болдог гэд нэрлэдэг энийг тэгээд одоо мал хоноор айлантам дасрахгүй тийм сайхан болдог байгаа юм. Энэ баян болго хойд урддаг үрнэ. Дан одоо ийм таан. Тийм одоо сайхан шимтэй нутаг гэж одоо дээр үеэс ингэж яригдсэн ийм л газар гоё тий. Энэ сонингийн хайчлбар байна. Энэ одоо Халзан сумын хөдөлмөр нэгдлийн 3-р хэсгийн малчин бүгдээрх Монгол ард улсын авраг малчин Мажиг Рэгчаагийн ээж ээжтэй авахсан зориг байна. Энэ суугийн муугийн байгаа зориг шүү дээ. Тий. Суугийн энэ бүр жоохон байсан. Энэ дондгоо байна. Тий. Энэ эрдээ байна. Энэ Тий энэ ээж байна. Энэ маажа. Шахат 72 дээр. 89 он болсон зэрэг юм. Энэ юу нь байхгүй маажа. Хонсоор нь байхгүй байна. Тий. Эдний дондгоо байх. Тий. Мажиг Рэгчаагийн ээж БЦ-анд үрэж нартаа эцэг гөвдийн малмалгааны уламжлалт арга ажиллагаанаас байнга сургаж байдаг. Мажиг Рэгчаа авраг дүү дондууд оржийн хамт өвсний сүлд дагаж мал сүргээ авторлож явнаа гэдэг. 88 оны зэрэг байна. Аа. Тий. 88 оны. Энэ дээр 1986 гэдээ бичсэн байна. Хар дээр зүгээр юугаар балаар балаар тэгээд ямар сонин дээр гарч илаа? зам сонин уу? Зам сонин. энэ цаал. Энэ тийм зураг байна. Энэ хүнд самбарын зураг байна. Тэгээд нэг маажигийн тухай би нэг инээдтэй яриа сонсч байсан нэг ингэж байсан байхгүй юу? Баян дэлгэрийн тэр энд нэг малын хайрд эрэлд явж байсан юм уу та? Та нэг малын эрэлд явж байсан юм уу? Баян дэлгэрийн нөгөө талигач нөгөө Баатар хүүгийн ах Чулуу хүүгинд орсон. Нэг айл дээр босон чинь нэг найр хийж байсан айл дээр борсон гэвдээ. Найр хийж байсан айл дээр босон тэр Чулуу чи хаанхын хэн гэдэг хүн бүсэн. Би Халзангийн Мажиг Рэгчаа гэдэг хүн байна гэсэн. Оо чиний зураг гарсан чи их мандаж явдаг хүн шүү дээ. Чиний зураг гарсан сонингоор чи бид нар тамхиа ороогоод татаад байдаг гэсэн. Ах болон өөдөөс нь оо миний зургаар битгээр бид нар чинь төрийнхөө тэргүүний зургаар тамхиороо татаа явдгийн чинь гэж. Яхаа ашиг үлдээ. Тэгээд айл дээр орхоо өөдөөс чинь хүрээд ирэхгүй дүүтэйгээ. Нэлээ архивч. Тэгээд надад яхад акшн тавих гэж байна. Тэгээд зарим санан дээр зөндөл гардаг юм билээ. Би одоо тамхиараад бараг өгсөн арчханд айчдаг. Үгүй тэгэлгүй яах вэ? Аль тэрнийг хэлж мэдгүй. Улсын ерөнхийлөгчүүд энэ тентгээд том болцоод энэ зураг гарч ил байна. Хэнгүй таанаас бисэн боксоо арчдаг байлгүй. Тэгээд дуурахгүй. Тэгж юм бол. Тэгж биш. Тэгээд намайг гайхаад байдгийг. Үгүй чи энэ чулуугийн амыг гачаа. Тэр байсаа овгой осолдоо гэхэлтэй. Энэ одоо зам сонины манай сонины хүндэс самбар дээр гарсан зураг нь байна. Энэ дээр бол Халзан сумын хөдөлгөөр нэгдлийн хончинтэй Мажиг Рэгчаа 1982 онд 771-ээс 791 хон ямааг хорогдлогын онд оруулж үйлдвэрлэлийн даалгаврыг 100-аас 119% биелүүлж аймгийн инх сүргтэн авраг болов. Ээжээрээ бахархаас өөр аа. Бахархаас яг одоо юм сайхан хөдөлмөр хийж байсан. Ингэж сайхан нэр хүндтэй явсан. Одоо төрийн дээд зөндөө одон медалаар шагнуулсан. Тийм учраас яхах чирээрээ бахархдаггүй яг бай бид нэр.
тууштай хүнийг амьдрал шагнаж тулганд бадарсан галан дүрлзэж байдаг замтай. Унган нутагта эзэн байсаар ирсэн малчин хүний алдар гавья мөнхрөх учиртай. Энэ л зорилгыг ташлуулан нутгийн эрдэнэ нэвтрүүлгийн хойморт эрдэнэ мэт хүмүүн заларсан нь энэ болов. Ер нь муухай нутаг гэж байдгүй л дээ. Би одоо энэ газар нутгийн хувьд л би ер нь сайхан гэж боддог. Таач биш. Тий. Торсон нутгийн таалшиг торсон айхаа